Нэг амьсгалаар. За Сис 2-ын 2 дугаар бүлэг Ice. Энэхүү түүх болох Ice нь дэлхийн хүн төрөлхтөн амьдрах боломжгүй болсон ирээдүйд өөрнөн. Шинжлэх ухаан технологи хурдтай хөгжсөний ачаар хүмүүс амьд үлдэхийн тулд өөр гариг руу нүүдэлн суурьжээ. Хүмүүс бие өөрчилж ер бусын хүч чадал болон төсвөртэй болгосон байна. Харин өөрчлөлт хийгдээгүй хүмүүсийг гадуурхагч гэж үзэж, ялгуурлан гадуурхдаг бөгөөд тэднийг unmodded гэж нэрлэнэ. Сэдвхөл дөнгөжил 16 нас хүрсэн. Дотгошоо зантай ганцаардмал өсвөр насны хүү. Эцэг их нь ажил хийхээр энэ гаригт эрэхтэй түүнийг дагуулж ирсэн бөгөөд түүний дүү аль хэдийн ирж биеийн өөрчлөлт хийлгсэн байв. Одоо ингээд бүх гариг дээр л Сэдвик цорын ганц өөрсгдөөгүй хүн болсон байлаа. Оройн эцэг болон дүү нь Сэдвикийг орон нутгийн амьдралд хэрхэн дасгах талаар ярилцсан. Аав нь өөрчлөлт зөвхөн биеийн чадварыг л өөрчилдөг. Сэдвик шиг дотгошоо хүн бол өөрчлөгдсөн ч найз нөхдөдтэй болж чадахгүй гэж хэлдэг. Буланд нуугдан сонсож байсан Сэдвик аавынхаа үгийг тод сонсоод өөрийгөө батлах боломж олдноо гэж зөрүүдлэн өөртөө тангаргална. Харин нэг орой дүүн Ice Well гэдэг онцгой экстрем спорт тоглохоор найзуудтайгаа гарахад Сэдвик хамт явнаа гэж зүтгэн. Дүүн ч эргэлзэн харна. Учир нь тэр тоглоо маш аюултай бөгөөд Сэдвик шиг өөрчлөгдөөгүй хүний хувьд бараг амиа хорлолцтой адил байв. Гэвч дүүн хичнээн болиулах гэж оролцсон ч Сэдвик шийдсэн байлаа. Тэрээр өөрийгөө баталж бусдад басамжлуулахаа болохыг хүснэ нь энэ л дээ. Замд явахдаа генетикийн өөрчлөлттэй дүүгийнх нь биеийн давуу тал илт харагданаа. Тэрээр агаар дамархан эргэж үсэрч харайж Сэдвикээс шал өөр төвшөнд гүйнэ. Харин өөрчлөлтөөгүй Сэдвик араас нь алхамаар л дагаж явна. Энэхүү явж явах замд Сэдвикийг өөрчлөлтөөгүй гэдгийг мэдсэн тэрхүү гаригийн хүмүүс дэлхий рүүгээ буцаа чи энд нэмэргүй хог шаарл гэж хэлцгэн. Ингэж алхасаар Сэдвикийн дүүн найзуудтайгаа уулзах газар ирэхэд дүүгийнх нь найзууд өөрчлөлтөөгүй Сэдвикийг жигшил үл тоосон харцаар л хардаг. Гэвч Сэдвикийн харц хатуу хിവэр байж тэднийг үл тооноо. Энэхүү тэдний групп салхи цэцэг сөрөн мөсөн талбайд хүрнэ. Тоглоом зохион байгуулагч дүрмийг тайлбарланаа. Энэ хүмүүсний доор энэ гаригтал байдаг Ice Well хэмээх амьтан амьдардаг бөгөөд тэр нь асар том, гайхалтай үзэсгэлэнтэй ажээ. Ice Well буюу мөсөн альман машинуудын дуу чимээнд дургүй тул үйлдвэрүүд ажиллаж байх үед мөсний доор нуугддаг. Харин чимээ зогсмог цалмууд мөсийг мөргөж амьсгалахыг оролцдог байна. Ихэвчлэн хальмууд мөсийг мөргсөөр 7 дахь мөргөлтийн дараа мөс бүрэн хагарч халим агаарт үсэрч гарч ирдэг бөгөөд энэ нь үнэхээр сүрдэм үзэгдэл байдаг. Тэд мөсний тэг гол зогсож халим мөргөж эхлэмэгц бүгд эрг рүү гүйх ёстой. Дөрмөнгийн хэрв хангалттай хурдан байвал амьд үлдэнэ. Үгүй бол аврах том мөсөн халимд залгиулах аюултай. Энэ бол маш аюултай тоглоом байв. Дүрм тайлбарлагдсны дараа бүгд мөсөн дээр ирж нэгэн төрлийн тамхи татаж эхэлнэ. Зохион байгуулагч бүр Сэдвикт тамхи санал болгоно. Магадгүй анх удаа татаж байгаа болохоор ч тэр эсвэл өөрчлөгдөөгүй биетэй байсан болохоор Сэдвик тамхи татсны дараа хийм харж эхэлдэг. Тэрээр маш тунгалаг ертөнц харна. Яг тэр үед л үйлдвэр зогсож мөсөн халимнууд мөс мөргөж эхэлдэг. Дүүн Сэдвикийг дуудаж бодит байдалд нь буцаана. Сэдвикээс бусад бүх хүмүүс бэлэн байдал байсан тул бүгд сандран гүйж эхлэхэд Сэдвик маань л хоцорно. Түүний хүчинд суларч улам удаан гүйж эхэлдэг. Дүүн эргэж харан хурдлаараа үхэн байна гэж Сэдвикийг улам сандаргана. Гэвч дүүгийнх нь урт талын мөс аль хэдийн хагарсныг анзааралгүй тэрээр гүйж байхдаа хурц мөс дүүгийнх нь хөлөг зүсэж тэр газар хэвтэн өвдөж ойролдог. Үүнийг харсан хамт явсан бүлгийнх нь хүмүүс нь огц тоолгүй л явцгаана. Бүр нэгэн ч туслахаар зогссонгүй. Зөвхөн Сэдвик л дүүдэрээ очиж түүнийг өргөн авч хамаг хүчээрээ урагшгүй. Тэр эгзэгтэй мөчөд Сэдвикийн боломж бүрэн нэгднэ. Тэрээр улам хурдан гүйж эрэхт ойртон очино. Гэтэл генетл тэдний доорх хүмүүс мөсөн халимд цөм зохигдсон цэнхэр гэрэлцэн аврах халим уснаас үсрэн гарч ирнэ. Энэхүү зохилтын хүч Сэдвик болон дүүг нь агаарч шидэг боловч азар тэд мөсний хэсэг дээр гулсан эрэхт хүрчигдэг. Тэр үед мөсөн дээр авраг нөхөсөж бүхэлдээ мөсөн халим уснаас гарч ирсэн нь хүмүүрийг зочирдуулж бишрүүлнэ. Энэхүү явдлын дараа хүмүүсийн Сэдвикийн талаарх бодол өөрчлөгдөнө. Учир нь тэр тэдний хүндэтгэлийг олж авсан байв. Буцах замд группийн нэг нь тоглоомоор Сэдвикийн малгайг шүрч авнаа. Дүүн тэр даруул урагш үсэрч агаарт дүүлэн очиод малгайг нь авчирч өгнө.
Энэ үед дүүгийнх нь хөл бүрэн эдгэрсэн байх бөгөөд Седвик өөрчлөгдсөн хүмүүсийн нөхөн сэргийх чадварыг гайхан харна. Хэсэг эргэлзсэний дараа тэр малгайгаа буцаан авч инээмсэглэн бусдын араас алхана. Энэхүү явдлаар Седвик жирийн хүмүүс болон өөрчлөгдсөн хүмүүсийн хоорондох ялгаа давж болшгүй зүйл биш гэдгийг ойлгоно. Мөсөн халим мөсийг хагалсан нь мөн тэдний зүрх сэтгэл дэх мөс агарч харилцан хүлээн зөвшөөрөлт болон нэгдлийг бэлэгдэж байна уу л гэлтэй. Гэхдээ энэхүү төвх нь 2, 3, 4, 5, 6 утга агуулдаг бөгөөд өөрт ямар сэтгэл төрснөө комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа төвх рүү орцгоё. The Tall Grass. Энэхүү төвх нь шөнийн орой галт тэрэг зэлүүд нутгийг хурцтай туулан нам гүмийг зүсэж өнгөрөх үеэр өрнөнө. Гоёмсог хослол өмсөн нэгээр сониноо өвхөн цонхоор ширтгэд төгсгөлгүй үргэлжлэх хөндөр өвснөөс өөр харах зүйл байсангүй. Тэрээр өөдгөрлөн ившээж унтахаар бэлтнэ. Түүнийг одооноос Баяраа гэд нэрлэлчээ. Гítэлгэнэд галт тэрэг ослын тоормс хийж чарлан зогсоход Баяраа зочин сэрнэ. Тэрээр учрыг нь мэдхээр вагоноос яаран гарч ирэхэд бусад бүх зорчигчид гайхмаар нь гүн унтаж байлаа. Өөр сонголтгүй болсон тэр зориг гарган ганцаараа бууж өндөр өвсний дунд юу байгааг ойроос харахаар явна. Тэгтэл өндөр өвсний дунд жихүүдэс хүрмээр цагаан гэрлүүд анивчин харагдана. Баяраа тэдгээр гэрлийн их усүрийг хайж явхад гартаа дэнлүү барьсан кондуктор гинэт хаанаас ч юм гарч ирнэ. Тэрээр Баярааг хол төөрхгүй байхыг анхааруулж хурдан суудалтаа буцахыг зөвлөнө. Баяраа галт тэрэгт юу тохиолдсныг асуухад кондуктор ямар ч тайлбар өгөлгүй. Галт тэрэг удахгүй хөдлөх тул миний илтгэх 2 хашгирааныг анхаарч сонсоорой л гэж хэлнэ. Кондуктор явсны дараа Баяраа тамхи хасааж нэвт харагдчихгүй өндөр өвс рүү ширтэнэ. Цүүний доторх нууцлаг гэрлүүдийн талаарх сониуд зан улам хүчтэй болсноор эцэст нь тэр сонирхолтой дийлдэн өвснийг өн рүү алхаж эхэлнэ. Цагаан гэрэл бараг чулуу шидхийн тайтай ойр харагдах ч тэр хичнээн алхсан ч хүрч чадалгүй. Өөрөө ч мэдэлгүй галт тэрэгнээс улам холдно. Алсаас кондукторын дуу сонсогдож галт тэрэг удахгүй явах гэж байгааг хэлэн хурдан ирэхийг шаардна. Баяраа буцаар ирэхдээ цагаан гэрэл гинэт хажуугаар нь харван өнгөрнө. Өвсний дунд ямар нэг үл мэдэгдэх хамтан нуугдаж байгаа мэт санагдаж нуруугаар нь хүйцдааж эхэлдэг. Тэрээр эргэн хараад хамаг хурдаараа буцсан гүйх боловч удалгүй замаа алдснаа ойлгоно. Ямар ч чиглэл рүү явсан эргэн тойронд нь ялгаагүй өндөр өвс үргэлжлэнэ. Тэрээр кондукторыг сонсно гэж найдан үсэрч орилноо. Ингээд кондукторын хоолой дахин сонсогдож галт тэрэг удахгүй хөдлөхийг сануулна. Энэ нь 2 дахь буюу галт тэрэг хөдлөхөөс өмнөх сүүлийн сануулга. Цөхөрсөн ээр тэр дууны зүг хамаг хүчээрээ гүйх боловч лабиринт шиг өндөр өвснөөс гарч чаддаг бай. Яг энэ мөчөд агаарт муу ёрын хоолой цуратаж Баярагийн нуруугаар хүйтэн өлсгүйж жихүүдэсгүй. Өвсийг салгаа ороход тэр цагаан гэрлүүдийн их усүрийг олж харна. Өөдөөс нь нүргүй хүндүрс дамтан удаанаар өндийж байх нь тэр. Тэр амтан Баярааг хармагцаал шууд түн рүү дайрна. Айсээр зүгтөхөд улам олон хүндүрс дамтад эргэн тойронд нь гарч ирэн олширноо. Сандарсандаа бараг л сохор юм шиг үүж байсан Баяраа бүдэрч унахч сарвуу дамтдаас арайхийн мултарч дахин гүсээр л байна. Алсаас галт тэрэгний хөдөлгүүрийн архирах чимээ сонсогдоход Баяраа амьд үлдгэцэнгөөрөө тэр зүг рүү дайрангүй. Өвсний захад ойртой ирэх мөчөд нэг амтан гинэт үсрэн гарч ирээд түүнийг газар тунгана. Баяраа мэдээж яасандаа урагш мөлгөх боловч ард байгаа амтад түүнээс чангаан зууралтана. Яг энэ мөчөд өөрийгөө сүрлээ гэж бодож байтал гинэт улаан гэрэл орчныг гэрэлтүүлж амтад түүнийг тавьж явуулна. Хүн өнөө гартаа бамбар барьсан том сахлаа гайхуулсан кондуктор байх нь тэр. Энэхүү жихүүдэс хөргөн амьтад нь галаас айдаг юм байна л да. Кондуктор бамбараа шидэж Баярааг босгон хамтдаа хөдөлж буй галт тэрэг рүү гүйн орно. Туйлдсан Баяраа вагоны төгсгөл дуунаж зүрх нь хүчтэй дэлсээр л байдаг. Баяраа кондуктороос тэдгээр амтад юу байсан талаар асуухад кондуктор тайлбарлана. Энэхүү жихүүдэс хөрөм хүн төрхт амтд нь өмнө нь хүмүүс байсан. Зарим нь тал нутгийг гатлахдаа замаа алдсан. Зарим нь зүгээр л чам шиг буруу газар буусан. Эцэст нь ягаад ч юм тэд ямар нэгэн зүйл баригдаж мангасуудтай нэг болж ийм болсон л доо. Харин галт тэрэгний хувьд энэ газраар өнгөрөх болгондоо ямар нэгэн нууцлаг байдлаар хүчээ алддаг. Үүнийг сонссон Баяраа одоо хүртэл айдас давтан өндөр өвс рүү эргэн харж дотор нь сонсогдох аимшигт орилт болон архирааныг сонсно. Тэрээр өөрийгөө амьд үлдсэндээ өөрийн ирэхгүй баярлаж тайвширснаар энэхүү төвх маань дуусна. Энэ ангид миний ойлгосноор хурцтай тавих галт тэрэг нь хүн бүрийн амьдралын аяллыг бэлэгдэж
Бид бүгд л янз бүрийн уруу таталцтай нүүр тулгардаг бөгөөд тэдгээрийн өмнө сониудсан хүсэл шунал төрөх нь хүний л жам юм л дөө. Гэвч зарим уруу таталт болон гаж хүслүүдийн ард эргэж гарах боломжгүй ангал байдаг шүү дээ. Нэгэн дунчхул яг л Пандорагийн хайрцгийг нээсэнтэй адил. Насан туршдаа л хорц, зуршил болон уруу таталтуудаас мултарч чадахгүй. Тэр нь хар тамхи, мөрөдөд өглөөм, хүүхэн шуухан эсвэл үүнтэй адил хүнийг өргөдөх ямар нэгэн зүйл байж болно. Энийг л дүрсэлсэн юм болов уу да. За тэгээ ард нь бас 4 5 6 7 8 утга байгаа юм шиг байлээ. Өөртөө юу гэж бодсноо комент хэсэгт үлдээгээрэй. Уг нь хурдан хийчихье гэж бодсон ч тэгээд ажилтай байгаад байна л та. Ямар тач лайк сабаа дараарэ. Тэгээд дараагийн түүхүүдээр уулзлаа. Бай бай.